Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 1-р сарын 20-ны өдрийн математикийн даалгаврын бодол тариуг танилцуулъя. Нэгдүгээр ажил. Илэрхийлэл бодох юм байна. За энэ илэрхийлэл маань 5 үйлдэлээр бүрддэг. Эцсийн хариу нь 17415 гарсан байна. Үйлдэлийнхаа дарааллыг өөрсдийнхөө бодсонтой тааруулж аваарай. 2-р ажил. Тэгштгэл бодох юм байна. Үл мэдэгдэх тоон дээр 12705 ба 121-ийн ноог дүрийг нэмэхэд 105 гарчээ. Бодолт нь. За эхлээд 12705-ыг 121-т хуваахад 105 гарсан байна. X дээр 105-ыг нэмэхэд 105 гарсан гэсэн үг. За тэгвэл X-ийг олохын тулд 105-аас 105-ыг гасаад X-ийн тэгтээ тэнцсэн байна. За ингээд тгийг X-ийн оронд орлуулад бодоход 105 гарч байна. За 3-р ажил жишээрээ гэсэн байна. За 1 минут 5-2 секунд хоёрын аль нь их вэ гэхээр мэдээж 1 минут нь их байх. 1 цаг 4-2 минут хоёрын аль нь их вэ гэхээр 1 цаг нь их байна. За 10-5 14-5 хоёрын аль нь их вэ гэхээр за энэ хуваар нь өөр байна, хүртгэрүүд нь ижил байна. За тэгэхээр бүгдээрээ 1 пиццаг 10 хуваагаад 5-ыг эдсэн дээрүү 1 пиццаг 14 хуваагаад 5-ыг эдсэн их байх уу гэдгийг бодоод 10 хуваагаад 5-ыг эдсэн нь арай том оногдно гэсэн үг байна. Их байна гэсэн үг. За 17-ны 10, 21-ний 12-ийн аль нь их вэ гэхээр за бас хуваар нь өөр байна, хүртгэр нь ижил байна гэсэн үг. За тэгвэл бас пиццан дээрээ бодчих болно. 1 пиццаг 17 хуваагаад 10-ыг эдсэн их байх уу? 21 хуваагаад 10-ыг эдсэн их байх уу гэд бодчихж болох нэ. За тэгвэл 17 хуваагаад 10-ыг эдсэн арай том оногдно гэсэн үг. За бас 15-ны 1, 16-ны 1 хоёрын аль нь их вэ гэхээр хуваар нь өөр байна, хүртгэр нь ижил байх. За бас пиццан дээрээ бодчихж болно. 1 пиццаг 15 хуваагаад 1-ийг нь эдсэн дээрүү 16 хуваагаад 1-ийг нь эдсэн их оногдох уу гэхээр 15-аас нь арай том оногдно гэж ойлгох нэ. 4-р ажил. Дараах бутархайтай тэнцүү бутархай үүсгээрэй гэж. За тэнцүү бутархай үүсгэхдээ хүртвэр хуваар хоёрыг ижил тоогоор үржүүлэхэд гарсан бутархай нь анхны бутархайтай тэнцүү гэж ойлгоно. За 10-3-ыг 3-тай тэнцүү бутархай үүсгэхдээ багш нь хүртвэр хуваар хоёрыг хоёулангийн 5-аар үржүүлсэн байна. За 10-ыг 5-аар үржүүлээд 50, 3-ыг 5-аар үржүүлээд 15. Ингээд 50-ны 15 гарсан байна. За тэгвэл 10-ны 3, 50-ны 15 хоёр тэнцүү байх нэ. За 5-ны 4-тэй тэнцүү бутархай үүсгэхдээ хүртвэр хуваар хоёрыг хоёулангийн 6-аар үржүүлсэн байна. За 5-ыг 6-аар үржүүлээ 30, 4-ийг 6-аар үржүүлээ 24. Тэгвэл 30-ны 24 гэдэг бутархай үүссэн байна. За 5-ны 4, 30-ны 24 хоёр бутархай хоорондоо тэнцүү байх нэ. 17-ны 7, 12-ны 7 гэдэг бутархайг тэнцүү бутархай үүсгэхдээ багш нь хүртвэр хуваар хоёрыг 3 гэсэн тоогоор үржүүлжээ. 12-ыг 3-аар үржүүлээ 36, 7-ыг 3-аар үржүүлээ 21. За 36-ны 21 гэсэн бутархай үүссэн байна. 12-ны 7, 36-ны 21 хоёр тэнцүү байх нэ. 9-ний 8-тэй тэнцүү бутархай үүсгэхдээ хүртвэр хуваар хоёрыг хоёулангийн 4-өөр үржүүлсэн байна. За 9-ийг 4-өөр үржүүлээ 36, 8-ыг 4-өөр үржүүлээд 32. Тэгвэл 36-ны 32 гэдэг бутархай үүссэн байна. За энэ 9-ний 8 гэдэг бутархайтай 36-ны 32 гэдэг бутархай тэнцүү байх нэ. 4-ний 7 буюу засагдах бутархай байна. За бас хүртвэр хуваар хоёрыг ижил тоогоор үржүүлчих. 4-ийг 2-оор үржүүлээд 8, 7-ыг 2-оор үржүүлээд 14. 8-ны 14 гэдэг бутархай үүссэн байна. За 4-ний 7, 8-ны 14 хоёр тэнцүү байх нэ. 16-ны 11 гэсэн бутархай та тэнцүү бутархай үүсгэхдээ багш нь хүртвэр хуваар хоёрыг хоёулангийн 7-7-оор үржүүлсэн байна. 16-аар 7-оор үржүүлэхээр 16-ыг 7-оор үржүүлэхээр 112, 11-ийг 7-оор үржүүлэхээр 77. За тэгвэл 16-ны 11-тэй 112-ны 77 гэдэг бутархай тэнцүү байх нэ. За дараагийн ажил нь өгүүлбэртэй бодлого байна. Манай сургуулийн 2-оос 5 дугаар анги нийт 2560 суралцагчтай. Бүх суралцагчдын 5-ны 1 нь 4 дугаар анги, мөн бүх суралцагчдын 4-ний 1 нь 5 дугаар ангид сурдаг. 2 дугаар анги, 3 дугаар ангийн суралцагчид тэнцүү тоотой байв. 2 ба 3 дугаар ангийн хэдэн суралцагч байна вэ?
За өгүүлбэрээ сайн уншиж ойлгосон байх ёстой. Товч чиглэлээ хэлсэн байна. 2-оос 5 дугаар ангийн нийт 2500 суралцагч байсан байна. За энэ 2500 суралцагчийн 4-р ангийн суралцагч нь 5-ны 1-ийг нислээд байна. 2560-ыг 5 хуваасны 1 нь 4-р ангийн сурагчтай байна. За бас 2500 сурагчийн 4 хуваасны 1 нь 5 дугаар ангийн сурагчтай байна. За бид нар 2 ба 3 дугаар ангийн суралцагчдын тоог бодолт. За эхлээд 4 дугаар ангийн сурагчдын тоогоо олсон байна. Нийт суралцагчид нь 2560. За энд 5-ны 1 нь 4 дугаар ангийн сурагчид гэж байгаа учраас 2560-ыг 5 хуваагаад 1-ээр өрчүүлсэн байна. За 512 гарсан байна. 4 дугаар ангийн сурагчдын тоо 512. За одоо 5 дугаар ангийн сурагчдын тоог хэлсэн байна. Бүх сурагчдын 4-ний 1-тэй тэнцүү гэдэг. Тэгвэл 2560-ыг 4 хуваагаад 1-ээр өрчүүлсэн байна. 640 сурагч гэж гарчээ. 5 дугаар ангийн 640 сурагч байсан байна. За одоо 4 ба 5 дугаар ангийн сурагчдын тоог нэмсэн байна. Ингээд 1152 байх нэ. 4 ба 5 дугаар ангийн сурагчдын тоо 1152. За одоо нийт сурагчдаасаа 2560-аас 1152-ыг гасгаар 2 ба 3 дугаар ангийн сурагчдын тоо гарна. За 2 ба 3 дугаар ангийн сурагчдын тоо тэнцүү гэдэг. Тэгвэл 2 ба 3 дугаар ангийн нийт сурагчид нь 1408 байсан. За энэ хоёр тэнцүү тоотой гэсэн учраас 1408-ыг 2 тэнцүү хуваасан байна. За 2 дугаар ангийн 704 сурагч байсан байна. 3 дугаар ангийн бас 704 сурагч байсан байна. За дараагийнх нь ажил. Өчигдөр агаарын хэм 7 хэм байв. Харин өнөөдөр 8 хэмээр дулаарчээ. Өнөөдөр агаарын хэм хэд болсон бэ? Тоон шулуун дээр тэмдэглээрэй гэсэн байна. За багш нь ийм тоон шулуун дээр тэмдэглэжээ. За өчигдөр бол хасах 7 хэмтэй байсан байна. Тэгвэл өнөөдөр 8 хэмээр дулаарсан гэсэн учраас хасах 7 хэмээс баруун гар тийш 8 нэгж тоолоход нэмэх 1 хэмээр очиж байна. За тэгвэл өнөөдрийн агаарын хэм 1 градус байх нэ. Хөгжүүлэх хөтлөх. Уртан дөрвөнөд, дөргөн нь 3 хэмжээтэй тэгшинцэг зураад шугамын дагуу 2 тэнцүү дүрсүүдэд хуваа. Хэдэн янзаар хуваалтыг хийх вэ гэж. За өнөөдөр мөнгө тулга бүх хуваалтаа хийсэн байна. Багш нь мөнгө төлөхын дэвтрээс зургийг оруулсан байна. За ингээд 5 янзаар хуваалтыг хийсэн байна. Та нар өөрсдийнхтэйгээ тааруулаад байгаарай. За дараагийн бодлого. 1 дээр нэмэх нь 4, нэмэх нь 7, нэмэх нь гэд гих мэтчлэн 34 хүртэлх тоонуудын нийлбэрийг хялбар аргаар болоорой гэсэн байна. За ингээд энэ нийлбэрүүдэд ажиглахад нэмэгдэхүүн бүр нь 3-аар нэмэгдсэн байхыг сайн ажиглах хэрэгтэй байх нэ эхлээд. 3-3-ын зөрүүтэй байна. Тэгээ 34 хүртэл. За хялбар аргаар яаж болсон бэ гэхээр 1 дээр нэмэх нь 34-ийг нэмэхээр нийлбэр нь 35 гарна. За багш нь энэ эдгээр тоонуудаа 2-2-оор нь хос болгоод нэмсэн байна. Дандаа 35 гарахаар хос болгосон байна. За 4 дээр 31-ийг нэмэхэд 35, 7 дээр 28-ыг нэмэхэд 35, 10 дээр 25-ыг нэмэхэд 35, 13 дээр 22-ыг нэмэхэд 35, 16 дээр 19-ыг нэмэхэд 35. За ингээд 6 удаа 35 гэсэн нийлбэр гарч байна. За тэгвэл 35-гаа 6-аар уржуулахад эдгээр тооны нийлбэр нь 210 гарсан байх нэ. За энэ бодлогыг бодохдоо нэмэгдэхүүн бүр нь 3-3-аар нэмэгдсэн байгааг л ажиглах юм бол амархан бодож болох нэ. Тэгээд тоонуудаа 2-2-оор нь ижил хариу гарахаар багц болгосон байна. Анхаарал тавьсан хүмүүстээ баярлалаа. Баяртай.